Сайн байна уу? Бүгдээрээ өнөөдөр хөрхөн 3 хүүхдийнхаа цайлгыг бэлтгэх болно. Хүү Дүлгөөн Эрдэнэ болон охин Долгион Эрдэнэ, Наман Эрдэнэ нартаа энэ ондоо хамгийн сайнаар хичээлээ. Цаашдаач улам их хичээгээрэй. Аав ээж хоёр нь хайртай шүүгээд нэг халбац хэлсэн маа. Бүгдээрээ одоо бэлтгэцгээе. Гурвангийн цуг нэг бичлэгт хийж амж 3 тэгэхээр хэдүүлээ эхлээд Наман Эрдэнийхаа захиалгыг бэлтгэцгээе. За ингээд бүгдээрээ 11 бараа гарч ирсэн байна. Одоо бэлтгэцгээе. Хамгийн ихнийхээ нэг ширхэг цаасны авчаар тарсан байна. За цаасны авчаар нэм хөрхөн дотроос нь ямар ч хэлбэртэй идвэртэй цаасны авчаар гарч ирж болно. Нэг баллар тарсан байна. Гэхдээ хоёрыг үгүй. Нэг богоч тарсан байна. Нэг хөрхөн бал таарсан байна. Хоёрыг үгүй. Нэг нарийн бовч таарсан байна. Нэг хөргөгчний соронд таарсан байна. За, нэг таруул хоёрыг өгнө гэсэн маа. Нэг эмэг таарсан байна. Нэг ширхэг наадаг зураг таарсан байна. Хоёр ширхэг усны хатгуур таарсан байна. Нэг нь нөгөөд, нэг нь өөр зүйлээр солилцгоё. Нэг ширхэг дэлгүүрний хасар таарсан байна. За одоо бүгдээ нэг усны хатгуурын төрсийг болохоор ийм хөрхөн цонхны хасраар сэлж байна. Одоо бүгдээ бэлгээ өгцгөөе. Охин Наман Эрдэнэд ийм хөрхөн пенал өгч байна. Мөн ийм хөрхөн штрик өгч байна. Бас ийм хөрхөн зөвлөлт өгч байна. За мөн админийн зүгийн бэлгээс ийм хөрхөн хайчлууд авгаар тоглодог цонхны осор үгүй. Дэлгүүрийн осор хийсэн ч болно. Ийм хөрхийн стикер өгч байна. Бас нэг ийм хөрхөн усны ачаар өгч байна. Одоо бүгдээрээ салцгаая. Манай хөргөл тот дотор 5,000, би бусд 7,000 төгрөгөөр мөн 7 өнөг бүрийн 2 дахь өдөр орон нутгийн унаанд тавьж өгнө. Унаанд тавьсан мөнгийг захиалагчид өөрсдөө даана мөн хөргөлтийн мөнгийг ч гэсэн төлөх шаардлагатай. За тэгээд удахгүй гоё шинжлэлийн баяр төгөж байна. Та бүхэн маань хайртай дотныхоо хүмүүсийг, найзуудаа, хүүхдүүдэд дүүнрээ баярлуулахыг хүсэх юм бол манайхаас худалдаа авалт хийгээд үзээрэй. За ингээд хөрхөн Наман Эрдэнэ маань бэлгэнд богдож дуслаа. Одоо цөмөрөө дараагийн бичлэгээр охин Долгион Эрдэнэ ямар зүйл гарч ирсэн болон яаж багцлахыг хамтдаа сонирхоцгоё. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.